Миний үзэгчтэй их хүн subscribe даадгүй мөлий. Дараарай. Үзэгчтэй Эмил Бойн мэдчихэж байна. Тэгээд өнөөдөр спешиал видеогоор ингээд хэрхэн бичлэгээ янзлдаг бай тухай ингээд орчих чинь тэгээд энэ YouTube гэдэг ангилсан. Энэ thumbnail-ийн application. Тэгээд би нэг ашигладаг. Тэгээд тодорхой KineMaster-ыг ашигладаг. Энэ хоёр KineMaster-ыг ашигладаг. Тэгээд энэгээр live video work gaming Pixel-ыг тань мэдэх багтуу. Vlogstar-аар би бас бичлэг edit байсан гэдэг. Юунд гоёсэн бэ гэхээр би энэ дэр хэлсэн. Энэ миний хөөрхөн санагддаг байсан. Тэгээд энэ хаяа ашиглаж байсан. Энийг бол уус танд баттаараа мэдж байгаа. Мэдгүй хүмүүс нь одоо харуулж байгаа юм. Мэдгүй хүмүүс нь энэ бичлэг улсан бүлгөө. Тэгээд нэг юм болсон. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд Vlogstar-ыг тэгээд энэ ийм маягаар ашигладаг. Тэгээд постэр нь байгаа. Тэгээд ми байна. Тэгээд интро. Энэ бол интро байгаа. Энэ бол баттаараа автро. Тэгээд энэ мэдхгүй. Энийг бол би үйлчлэгээ ерөөсөй ойлгоогүй. Тэгээд ингэж энэ мэтлэн ашигладаг байсан. Энэ ягаа нөгөө юм байж штэ. Та нар санаж байгаа хэрэг тиймэрхүү байна. Тэгээд KineMaster-ыг би өгөнд ачижсэн. Тэгээд яагаад ашигладаггүй байсан бэ гэхээр би яаж эдитлэхийг мэддэггүй байсан юм аа. Тэгээд тиймэрхүү тэгээд байна. Тэгээд ингэж янзлдаг юм шиг байлээ л дээ. Бэж юм шиг байлээ л гэж. Тэгээд энэ бол би энэ бичлэгийн thumbnail тийм байна. Тэгэд KineMaster надад нэг өлегтэй бичлэг өнө. Тийм мобайц. Тэгээд ийш ороод ингээд next дээр дараад энэ бичлэгийн зүйл байна. Гэтэ би KineMaster даймдаас илүү KineMaster-ыг ашигладаг. Зүгээр. Тэгээд одоо угаасаа экспортлохын тулд ингэ тийм билий. Энд дээр дараад мэдхгүй. Би KineMaster даймтыг ашигладаггүй. KineMaster-аа л ашиглаж мэднэ. Тэгээд угаас KineMaster-нууд амар санагддаг. Бэж би юу яахад. За ингээд орлоо бичлэгийн мобайзын нэг тавилаа. За тэгээд одоо ингээд болцсон бол юу яана бэж ингээд энэ дээр дарж экспортлно. Тэгээд энэ экспорт гэдэг товч дээр дардсан байлээ. Би мэдээгүй явсан. Тиймэрхүү бэж. Тэгээд ер нь тиймэрхүү тэгээд та нар барыг надаас илүү янзлж мэдэх баг. Тэгээд би зүгээр экспортлыг л зааж ичив. Яа гэвэл би өөрөө экспортлж чаддаг байсан юм. Тэгээд энэ үстүүдийг та нар барыг мэднэ. Гэтэ би зүгээр ер нь ихэнхдээ ер нь мэдчих хэвээр юмнуудаа зааж өгье. Тэгээд энэ бол ингээд сүүлийн 28 хоногт миний subscribe 8-аар нэмэгдсэн гэсэн энд мэдээлэл гарч ирж байна. Тэгээд одоо энэ видеослоо оруул ингээд бичлүүд энэ тэгэд ингээд ангилаад хамгийн их үзэлтэй явсан гэвэл энэ one block map татах арга байсан байна. Тэгээд энэ дараа нь юу вэ? Дараа нь Minecraft татах тэгээд Enderman бичлэг тэгээд мэдгүй энэ 2020 оны 7 сарын 31-ний санахгүй байна. Тэгээд дараа нь хатнаатай хийсэн бичлэг байна. Тэгээд нэг тиймэрхүү тэгээд үзэгчдийн чинь хэдэн хувь ингээд чиний чам дээр саб дарсныг одоо мэдхийн тулд энэ анализ руу орно заяа. Тэгээд бүр доошлуулж яагаад энэ анда. За энэ ингээд subscribe гэдэг нь над дээр subscribe дардаг үздэг мөртлөө. Харин no subscribe нь над дээр subscribe дардаг хүмүүс гэсэн үг.
Тийм байна. Тэгээд би дөнгөж сайхан мэдсэн л те. Тэгээд энэ одоо бас миний үзүүлэлтүүд явж ил та. Тийм байна. Тэгээд идрээ амраа бид гурав дахиад чинээр Minecraft юу эхлүүлнэ? Survival яагаад гэвэл бид гурав гурлаа шинэ утастай байсан болохоор нөгөө сервер маань байхгүй гэж ойлгож болно. Тийм байна. Тэгээд сүүлийн 28 хоногийн мэдхгүй лавдаг бичлэгний хугацаалах шиг байна. Тэгээд би нэгсээ мэддэг юм уу ашиглаж. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд төмбөнээлийнхаа зургийг солихын тулд энэ бичлэглүүгээ дараад харандааны зураг дээр дараад тэгээд одоо юу лээ мартчихэ. Юу лээ? Edit биш ээ. Мөчлөө биш. Юу лээ? Төмбөнээлийн зургийг яаж солих вэ? Дахиад харандаа дээр дарна шүү. Тэгээд юу лээ марцсан шигтээ надаас өөр хүн хэлж хөөхгүй. Озо дарддаг юм шиг. Мэдгүй болохгүй. Тэгээд төмбөнээлийг хэлж чадахгүй болцсон байна. Тэгээд өөр хүний бичлэгнээс үз. Тиймэрхүү. Тэгээд төмбөнээл гэдэг энэ байна. Тэгээд энэ Pixlr-аар би нэг янз бүрийн юм хийх юм. Pixlr-ийн хамаагүй юм хийжтэй. Миний интронд би өөрөө хийж ирсэхтэй амар тэнэг болсон. Та нар мэдж байгаа. Тэгээд Mobile-аар би бичлэгээ хийдэг тиймэрхүү байгаа. Тэгээд нэг тиймэрхүү байна. Жимний зон baby. Тэгээд нэг тиймэрхүү тэгээд бичлэг үзсэн баярлаа. Тэгээд like and subscribe. Тэгээд миний үзэгчдийн хэдэн хүнлээд subscribe дардаггүй гэхдээ ихэнх 70.9% нь subscribe дардаг. Баярлаа. Тэгээд бичлэг үзсэн баярлаа. Тэгээд бичлэг үзээдсэн хүмүүст бол хүүгийн геймер гохин шүү л гэж хэлчихэр. За баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд аль болох хурдан бичлэг оруулахыг бодно. Тэгээд баяр.